За өдрийн мэндийн үзэгчдээ 2 дахь өдөр болгон мигмар гараг болгон дотоод ертөнц буюу сэтгэл зүйн болон маань та бүхэндээ хүрж байгаа. Өнөөдөр манай 2 дахь дугаар байгаа. За өнгөрсөн удаа бид нар илүүтэй нөө бага насны хүүхдийн сэтгэл зүй, тийм 0-оос 3 насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар ярьсан. За тэдгээр хүүхдүүдтэй хэрхэн харилцах талаар сэтгэл зүйч одоо хулантайгаа ярилцсан байгаа. За өнөөдөр мөн одоо сэтгэл зүйч хулан ихч маань ирсэн байна. За хүүхдийн сэтгэл зүйч сэтгэл судлалын докторант хулан танд өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. За өмнөх дугаар дээр хоёулаа төлхөөнөө бага насны хүүхдийн талаар ярилцсан. За зарим хүмүүст маань үнэхээр хэрэгтэй мэдээлэл олсон байх гэж бодож байна. За өнөөдрийн цаг байгаа учраас хоёлоос энэ нэлийн юм өргөн сэдвийн хүрээнд ярих гэж байгаа. Энэ юу вэ гэхээр сургуулийн насны болон одоо 5-аас 6 насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог. За тэдгээр хүүхдүүдтэй хэрхэн харилцах вэ? За мөн сургуульд орсон хүүхдүүд маань сэтгэл зүйн хувьд бол нэлээд юм өөрчлөлттэй байдаг, жоохон дарамт авдаг тийм ийм насны хүүхдүүд. За тэдгээрийн талаар болоод өсвөр насны хүүхдүүдийн бас сэтгэл зүйн онцлогийн талаар бас ингээд ярилцах байгаа. Тэгэхээр шууд ярилцлага руугаа оръё гэж бодлоо. За 5-аас 6 настай хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ер нь яг энэ сэтгэл зүйн ухаанд юу гэж тодорхойлсон байдаг юм бэ? Эдгээр хүүхдүүд ямар онцлог шинж тэмдгүүдтэй байдаг юм бол? За өмнө бид бас нэг зогсгоо ярьсан байгаа. Ингээд хүүхдийн хүний хөгжлийг ингээд авч үзсэн эрдэмтэд бол зарим нь одоо нийгмийн талаас нь авч үзсэн байхад зарим нь бол ингээд яг бие хүн яаж хэрхэн бүрэлддэг вэ? Хүн өөрөө өөртөө итгэх хэрхэн бүрэлддэг юм бэ гэдгийг энэ талаас нь авч үзсэн байхад зарим одоо бидний сайн мэдэх Фрейд гэдэг чинь Фрейдийн одоо хүүхдийн насны ангиллыг бол яг психосексуал үе шат гэж авч үзсэн байдаг байхгүй. За жишээ нь болохоор бидний өмнө ярьсан одоо 0-оос 18 сар хүртэлх насны хүүхдүүд яг хөхөх буюу одоо нэг ам дээр хамгийн одоо гоё таашаалыг мэдрэх үе байдаг. Өөрөөр хэлэх юм бол ээжийнхээ хөхийг хөгж байгаа үед тэр хүүхдүүд хамгийн аз жаргалтай байдаг гэдэг ингээд нэг ярьсан шүү дээ. Тийм учраас бид нар хөхнөөс гаргах үед нь бол ингээд агалгуурхан дасгаж гаргаарай. Тэгэхгүй бол амны бодлоо үүснэ гэж бид нар өмнө нэг ярьсан да. За тийм тэгтэл бол яг тэрүүгээрээ 1.5 буюу 18 сараас 3 нас хүртэлх насны хүүхдүүд бол яг зөв бие засах үе байдаг байгаа байхгүй. Тэр нь бол одоо нийгмээс те өмнө нь хүүхдүүд чинь бол ингээл орондооч бийцаал те ингээл өмдөндөөч бийцаал нэг ийм үе байдаг ч те хүүхдүүд багтаа те тэгтэл чинь нийгмээс болохгүй шүү гэл ингээд ахлаар хөрхийн нөгөө нийгмийн шаардлагад нийцээл өөрөө зөв одоо нөгөө нэг бийц сурах нь одоо тодорхой хэмжээнд өөрийгөө зохицуулж сурж байгаа ийм хөөрхөн нас байх нь шүү дээ. Өнөөдрийн бидний ярих гэдэг хэсэг болохоор 5 насны үе буюу энэ маань бол яг нөгөө Фрейдийн ангиллаар байх юм бол 3-аас 6 насны ангиллын хэсэг рүү орчиж байгаа байхгүй. За энэ үед бол хүүхдүүд ерөнхийдөө өөрийнхөө хүйсийг мэдэрнэ гэж үзэж байгаа. За ер нь бол 5 настай хүүхдүүдэд нэлээд илбэг тохиолддог асуудлын нэг нь болохоор ерөөсөө хүүхдүүд яг 3 наснаас эхлээл яг өөрийнхөө болон бусдын нэг юм ялгаатай байдлыг ажиглаад эхэлчихдэг гэсэн үг. Тэр нь юу вэ гэхээр охтууд нь болохоор зарим хүсээ ургуулаад, зарим хөвгүүд нь олонгууд хүсээ тайраал, унгууд тоглож байгаа тоглоомж өөр юм аа, өмсөж байгаа хувцас ч өөр юм аа. Би физиологийн харагдах байдлын үед ч гэсэндээ те нэг л нэг өөр байна гэдэг энэ ялгаатай байдлаа 3 наснаас эхлээд хүүхд ажиглаад эхэлчихдэг гэсэн үг байхгүй юу? За тэгэл 4 нас мас болоод ирэнгүүт ер нь бол өөр юм байна. За тэгэнгүүт чинь яах нь өөрийнхөө хүүсийн ижилхэн төстэй хүмүүсийг харж дуурайгаад эхэлцдэг. Одоо октод гэх юм бол K-pop-ийн одууд ч гэдэг юм уу те ингээл дагаал дуурайгаал дуулаал эхэлж байгаа ийм хүүхдүүдтэй аав ээжүүд бас сайн мэдж байгаа. Тэгтэл эрэгтэй хүүхдүүд болонгууд нэг юм баатарууд те ийм кинон дэр гарч байгаа Марвелын баатар матрыг дуурайгаал бодзодолтоол будалцаагаал ингээл мөн ойрхон байгаа аавыгаа юм уу ээжийнхээ дүрийг дуурайж одоо нийгмийн дүрээ бүрэлдүүлж ингэж өөрийнхөө хүүсийн онцлогийг ойлгож эхэлдэг гэж байдаг. 5 насны дээр болоод ирэнгүүт аав ээжүүд одоо айгүйх гайхаал одоо сэтгэл зүйн зөвлөгөөн дээрээс асуудаг, тодруулдаг нэг зүйл нь болохоор өөрийнхөө одоо бэлэг эрхтнийг сонирхох гайхах, оролдох одоо тий ямар нэг байдлаар том хүмүүсээс юугаар ялгаатай болж гэдэг юм уу тий ийм байдлаар ингэж ханддаг. Тэгэхээр энэ бол энэ хүний яг хөгжлийн тодорхой нэг үе шат байдаг. Өөрийнхөө онцлог байдлыг гайхаж, сонирхож байгаа, өөртөө танилцж байгаа ийм нэг үе шат байдаг учраас эцэгчүүд энэ дээр нь бас зөв зөвлөгөөг
зөв байдлаар хандах нь аюул зөв байдаг. Тэгэхгүй бол одоо бид нартэй нийгмийн амар их одоо мэдээлэл дотор бид нар бол энэ мэдээллээс урьдчилж зөв мэдээллийг эцэг эхчүүд өөрсдөө өгөхгүй болвол хүүхдүүд манд буруу байдлаар мэдээлэл авчихлаарэ буруу төлөвшил ингээ буруу ойлголт суучдаг гэсэн үг. Зөв. Тэгэхээр ер нь 5 настайдаа хүүхэд яг эрэгтэй хүүхэд би эмэгтэй хүүхэд юм байна, би эрэгтэй хүүхэд юм байна гэдэг л зүйлээ ойлгоод эхэлдэг юм шүү дээ. 3-аас одоо 5 насны хооронд. Тэгээ таны сая хэлдэг нөгөө кейс дээр одоо хүүхдүүд жишээ нь бэлэг эрхтнэрээ оролдох ч гэдэг юм уу тий. Ингээд өөрсдөө их сануучрахаж одоо танин мэдэх үйл явдал явагдаад байгаа юм байна л да. Тэгэхээр энэ үед одоо жишээ нь эцэг эхчүүд ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бол таас нөгөө хоёлаа өмнө нь ярилцж байхад нэг хэлжсэн тий. Яг ийм тохиолдлууд одоо гарч исэн. Манай хүүхд одоо ингээд бэлэг эрхтнэрээ оролдоод байна ч гэдэг юм уу их гайхширсан байдалтай иржсэн гэдгсэн. Энэ тухайн бас нэг жоохон тодруулаад ярил. За энэ дээр бол эцэг эхчүүд байна одоо маш гоё нээлттэй. Дээрээс нь бол ингээд аягүй шинжлэх ухаанчаар зөв тайлбарлаж өгөх нь аягүй зөв байгаа гэсэн. Шинжлэх ухаанч мэдээллийг насанд нь тохируулж өгөх нь чухал гэсэн. Одоо энэ талаар бол цэцэрлэг дээр нь яадаг вэ гэхээр яг нөгөө хүний бие эрхтнүүдийн тухай хичээлүүд ингэж ордог. Ордгийн билээ програмд нь бас байд юм билээ. Тэгэнгүүт бид нарт бол ямар боломж байна уу гэхлээр миний бие энтер гэдэг юм хөөрхөн номнууд байж байгаа. Тэгэл одоо жишээ нь хүүхэд хаанаас гардыг болоо энэ насныхан ч айгүй сониуч байхгүй юу. Тэгээ яагаад тэгдэм болоо гэдэг энэ одоо насныхын хувьд бол ингээд юмыг нөгөө нухацтайгаар учир шалтгааныг нь олох гэж хайх гэж ойлгох гэж цаад одоо нөгөө хүүхдийн сэтгэн бодох чадвар нь өөрөө арай дээд түвшинд ингээд ойлгоод эхлэх энэний шалтгаан нь юу юм болоо гэж ингэж аягүй асуудаг байхгүй. Тэгэл хүүхэд хаанаас төрдөм болоо гэж тэгэнгүүт нөгөө манайхан шиг те хүүснээсээ гард юм гэж тэгчих юм бол нөгөө хүүхэд чинь одоо энэ аав ээж ямар тэнийг юм бэ л гэж бодно гэсэн үг. Ерөнхийдөө угаасаа мэдээлэл найл хэзээний авцсан байгаа гэсэн үг. Тэрний оронд юу гэж тайлбарлавал зүгээр вэ гэхээр ядчил одоо тий аав ээжийнхээ хайраас үссэн гэж хэлвэл арай төхөж очно гэсэн үг байхгүй. Тэрний дараа нь ямар тайлбар байж болох вэ гэвэл одоо тэр нэг антомоос бүр миний бие гэдэг тэр номон дээр л монголоор ингээд айгүй хөөрхөн ингээд тайлбарлаад хэлсэн байж байгаа байхгүй. Тэр нь номтой нь хамт ажиллаад ингээд ингэж бүрэлддэг юм аа. Ингээд хүүхдэнд одоо гидсэнд нь төрдөг юм аа гэж бид нараас өмнөх дугаар дээр хэлжсэн те дараагийн дүүн төрөх үед яаж хүлээж авах вэ? Энэ сэтгэл зүйн бэлтгэлийг нь одоо дүүн ээжийнхэн гидсэнд бүрэлдэж байгаа үеэс нь давхуулаад ах ээжийнхэн сэтгэл зүйг нь одоо тэгж бас бэлдэж өгвөл бас аюу хөөрхөн байдаг гэсэн. Зөв. Тэгэхээр яг энэ 6 нас, 5 нас гэж яриад эхлэнгүүт одоо ч нөгөө хуучин 7 настайдаа сургуульд ордог байсан. Одоо яг хүүхдүүд бол 6 наснаас эхлээд сургуульд ордог болчихсон. Тэгээд таны хувьд бол яг энэ хүүхдийн хөгжлийн хувьд одоо 6 настай сургуульд орох нь зөв гэж боддгоо, тохиромжтой нас гэж боддгоо. Яг мэрэгжлийн хувьд бас асуумар санагдлаа. За яг энэ тал дээр бол олон улсад айгүй олон судалгаанууд хийгдсэн байт юм билээ. За тэгэл жишээ нь бол энэ үед бол хүүхдийн одоо төсөөлөн бодох, яг түрүү хэлсэнчлэнтэй юмны учир шалтгааныг ойлгох, цээжлэх ой тогтоолтын хувьд ч гэсэндээ харьцангуй хөгжингүй юм уу яагаад байгаа байхгүй маш хөгжилтэй юм уу яагаад. Тэгэхээр энэ үеийг нь бид нар ашиглах нь зөвөө гэсэн ийм дүгнэлтүүдийг гарсан байдаг учраас дэлхийн нийтээр ерөн 6 наснаас эхлээд сургуульд оруулах нь зөвөө гэж үзсэн байгаа. Энэ дэр ямар ялгаанууд байдаг вэ гэхээр 8 настай сургуульд ороод ингээл хүүхдүүд гадаад хэл сураалж гэдэг юм уу бичих сураал ингэсэн хүүхдүүдээс 6 настай хүүхд байхад нь шинээр ингээд сургуульд сураалаад одоо ой тогтоол сэтгэн бодох чадвар сурах чадваруудыг ингээ үнэлэхлээр 6 настай ихсэн хүүхдүүд нь харьцангуй илүү их байна гэж үтсэн байдаг. Гэхдээ бид нар бас одоо яг энэ үед дээр бас аягүй сайн анзаарах зүйл нь бол бид нар яг энэ үе дээр нь ягаад гэвэл энэ нас маань өөрөө одоо нийгмийн хөгжлийн үеэс нь ингээ аваад үзэх юм бол тоглоомын үе шат байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдтэйгээ харилцахдаа за ингээ том болцсон шүү чи одоо ингээ хичээл хийхгүй болохгүй шүү гэдэг нэг юм дарамт байдлаар харилцаад эхэлчих юм бол энэ юусоо ямар амар юм бэ? Энэ айгүй том хариуцлага юм байна. Өстөд дарамттай юм байна гэж хүлээж авах гэсэн үг байна шүү. Эсвэргээрээ тоглоом шүү те. Ингийн тоо бодох чинь тоглоомтой л адилхан гээл ингээл яг тоглож ингэж арга барилаа тэгж эхлэх юм бол хөгч чинь тоглоом гээл хүлээж авах гэсэн үг. Илүү хөнгөн байдлаар хүлээгээд авчих нь шүү дээ тийм.
Мэдээж ингээл хүн нөгөөнийг яг юм тухтай бүсээсээ гараад нөгөөнийг тухгүй шинэ орчинд орохороо том хүнч гэлтгүүнийг стрессдэх, за дээрэс нь нөгөө халшрах нэг юм үйл явц явагдаад идэг л да. Тэгэхээр яг 5 настайдаа цэцэрлэгт явж исэн хүүхэд маань нэг гоё унтаал, тоглоол, өөрийнхоороо ингээл гоё байж исэн хүүхэд маань 6 настайдаа сургуульд ороод ирэхээр ерөнхийдөө жоохон нэг юм хариуцлага, дээрэс нь дүрм журам, за тэгээд нөгөө хичээл дээр ингээд суухаас ихсүүлээл ингээд бүх зүйл дээр ингээд нэг юм дүрмийн дагуу явах хэрэгтэй гэдэг нэг зүйл орж ирдэг. Тэгээд шинэ хамт олон за багш гэдэг нэг хүн гараад ирчдэг тийм. За ингээд бичих хэрэгтэй гэл бүх зүйл ингээд шинээр эхэлж байгаа болохоор нилээд юм нөө стресстэй хандлагатай байдаг. Хичээлээс жоохон халшрах одоо хам шинжүүд илрээд идэг юм шиг санагдаад байгаа. Яа тэгэхээр манай хүүхдээс яг нэгдүгээр анги байхгүй. Тэгэхээр яг энэ одоо дасан зохицох процесс мэдээж болвол хүүхд болгон дээр ондоо явагдана л да. Энэ процесс дээр эцэг эхчүүд ер нь яаж туслалж дэмжиж ямар оролцоотой байвал тохиромжтой байдаг юм болоо. За яг хоёр талаас нь ярих гэж бодож байна. За хүүхдийн хувьд бол бид нар ингэж үздэг. Яг нийгэм түрүүн хэлсэнтэй Эриксоны одоо төвшүүлсэн санал нь бол одоо бид нар ингээл 3-1 насны хямрал, 3 насны хямрал, 5, 6 насны хямрал гэл ингээл хямралууд байна гэж яриад идэг тий. Тэгтэл энэ нөгөө талаас нь үзэх юм бол энэ бол нэг юм хямраад байгаа асуудал бол биш. Энийг бид нар одоо юу гэдэг эерэг стресс, сүрэг стресс гэж байдагтай адилхан бид нар энэ бол эерэг хямрал байна л гэж авч үзнэ. Тухайн насанд тохирч ирж байгаа энэ саадуудыг бид нар яаж зөв даван туулсан байна уу гэдгээс хамаарат дараагийн саадыг даван туулахад бид нар хүүхдүүд маань бие сэтгэл зүйн хувьд бэлтгэгдэх ёстой гэсэн үг. Өөрөөр хэлбэл 3 насны синдромын үед нь аав чинь айгүй хөрхэн тайван байлгаад өөртөө итгэх итгэлийн өгөөл сонсоол хамтдаа ингээд хөрхэн даван тулцсан байх юм бол 6 наснд сургуульд орох үед ч гэсэндээ айгүй хэлбэрхэн байна гэсэн үг байна шүү дээ. Энэ хүүхдийн талаасаа бол юм гэсэн үг. Эцэгчүүдийн талаасаа болохоор хүүхэд сургуульд орох гэж байна гэл тэгэхээр манай энэ ялангуяа залуу эцэгчүүдийн хувьд бол за нөгөө дэвтэр ном, цүнх, форумч гэдэг юм уу те ингээл за одоо тэгэл наан нулангууд за нэг сургуульд орохын өмнө нэг сарын юунд сургалтанд хамрагдуулдаг ч юм уу ингээд идэг. Бидний зүгээс юу гэж боддгоо гэвэл эцэгчүүд өөрсдийнхөө сэтгэл зүйг аягүй сайн бэлтгэх хэрэгтэй гэж үздэг. Тэр нь яаж бэлтгэдэг вэ? Тэгэхээр ерөөсөө энэ хүүхэд 6 настай хүүхэд сургуульд анх орно гэдэг нь та өөрөө сургуульд орж гинэ л гэж ойлгоорой гэж бид нар хэлдэг байхгүй юу? Тэгэхээр та ингээл ерөнхийдөө бол мэдээж ачааллууд айгүй ихтнэ. Таны анхаарал бол ерөөсөө өмнөхөөсөө 5 настай цэцэрлэгт нөгөө л орой авдаг байсан тэр амар амьдрал чинь бол үүгээр төр зур завсарлах нь шүү дээ. Ачааллууд нэмэгдэх нь байна гэдгийг та өөрөө сэтгэл зүйд надад ачаал нэмэгдэх нь байна гэж ойлгоно шүү дээ. Тэгж бодоод өөрийнхөө ажил амьдралын дэглэмийг ээж аваад өөртөө сайн зохицуулах хэрэгтэй гэсэн. Тэгэхгүй болохоор яадгүй гэхэлэр хүүхэд ингээд угаасаа хичээл нөгөө өглөө ивчлээ орно, өглөө хүргэж өгөхөөс өглөө босхоос ахуулаад бүх стресс болчих واخгүй. Өглөө нөгөө нэг цагийн хойно босдог байсан хүүхдүүд чинь 7:45 гэхэд очсон байхын тулд ээж аав өөрөө адаглаад 30 минутын өмнө босоод хүүхдийнхээс эрэхтэн нэг юм за хурдан урдл бос гэж ингэж босохгүй байхад яах вэ? Бэлтгэцэн байх хэрэгтэй байна шүү дээ. Ээж өөрөө, аав өөрөө бэлтгэцэн байх хэрэгтэй. Хоёрдугаар аав ээжүүд өөрсдөө энэ дээр цагийн хуваарийг зохицуулт аягүй гоё хийх хэрэгтэй байхгүй. Аавын оролцоо бас аюу гой өндөр байвал зүгээр те. Жишээ нь одоо юу гэдэг нэг нь хүргэсэн бол нөгөөх нь авьяач гэдэг юм уу. Эсвэл ингээд нэг хөөрхөн хуваар гаргаад те. Дандаа нэг нь ягаад гэвэл мэдээж ачаал ихтэй штэ. За гэрийн даалгавар яах вэ? Тэгээ энэ чинь эрт тарчин те. Тэгэхээр гэрийн даалгавар яах вэ? Штэ нөгөө зөв зүгээрээс айл гэрт гэрийн даалгавар орж ирээд хэрүүл болдог гэдэг шиг аа. Тэгээл нөгөө эрт тарсан хүүхдээ хин нь авах уу? Хідээс тарах вүлээ гээл энэ чинь ингээд ерөнхийдөө бол нэлээд өндөр юм ачаал маш их ачаал нэмэгддэг аав ээжүүдийн хувьд ялангуяа хамгийн гол нь аав ээж өөрсдөө энэ дээрээ маш сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаад хуваараа зохицуулаад энэ ажлаа амьдралынхаа тэнцвэрийг аягүй гоё аваад явчих юм бол энэ дээр бол асуудал гарах нь харцангуй байгаа гэсэн үг. Ерөнхийдөө бэлтгэл маш сайн байх хэрэгтэй юм байна тий. Нэрэл өөрийгөө нөө баг сургуульд орж байгаа юм шиг л сайхан бэлдэх шаардлагатай ахна штэ. Тэгэхээр даалгавар гэж хоёлаа сая ярьлаа да. Ер нь ингээл
Одоо ингээд зарим судалгааг үзэхээр мэдээ үзэхээр ингээд хүүхдийн даалгавар яг олон улсын жишгтээ харахад бараг Монгол улсын 10 дахин ихж байна шиг жаах шиг тийм янз бүрийн юм сонсогдохын тэгээд даалгаврын асуудал бол ялчгүй заримдаа жоохон их юм шиг тийм 7 цаг 8 цаг ингээд сурж ирээл дахиад даалгавраар нүдээл замын төвчрөл эдэргээл асуудлууд байна л да. Тэгэхээр даалгаврыг хэрхэн яаж зөв зүйтэйгээр хийлгэх вэ? Хүүхдийг яаж мотивац өгч тийм одоо тэр өглөөжин сураад өдөржин сурсан хүүхдийг нэг жоохон эрч хүчтэй болгох нэг юм шаардлага үүсэдэг шүү дээ. Тэрийг юу нь яаж зохицуулбал зүгээрээ гэх юм болоо. За энэ дээр болохоор яг эхлээд ингээ хүүхдэд жоохон амраагаал тоглуулаад тэгтээ хүүхдэд ер нь бол хүнд юм тодорхойгүй зүйл айгүй стресс үүсгдэг. Тийм учраас ерөөсөө яг ийм юм хийнэ, ийм хугацаанд хийнэ хоёлаа. Тэгчих юм бол дараа нь хоёлаа тэгнэ гэдэг энэ нь эхлээд энэ юмаа ингээд нөгөө хоорондоо ярилцаад төлөвлөөд тохирчин гэсэн. Нэрээ бас бодоодсэн чинь айгүй тодорхой бос тэгээ за даалгавраа хийгээл ороод ирдэг чинь хар юм дараад унчиж байгаа юм шиг ингээд санагдана. Хизээ дуусах юм бол ёо гээл ингээд эхэлчих юм бол чи хэцүү болчихно. Тэгэхээр яг ийм зүйлийг хийх гээд байна хоёлаа. Энийг ингээл биччих юм бол болчихно. За гэл энэс л эхлэнэ шүү дээ. Нөгөө нэг төлөвлөгөөнөөс л эхлэнэ шүү дээ. Тийм цагийн хуваар төлөвлөгөөнөөс эхлэнэ. Тэгжээч нөгөө хүүхд чинь нөгөө залхаж байгаа хүүхд чинь андашгүй шүү дээ. Тэ би биц гад байна 0 явъя. Ганцхан гад байна усууя гэл ёо гэл ингээл ондоо шүү дээ. Тэгэхээр тэр үе дээр нэг жоохон сэргээгээд өгөх хэрэгтэй. Ер нь бол энэ хүүхдийн маань анхаарал төвлөрөлт ерөөсөө л нэг 7-10 минут л байгаа. Эхний үе дээр дунджаар нэг 7 минут орчим л гэж бодох хэрэгтэй. Гэтэл энэ хугацаа сүүлийн үед бүр багассан. Нөгөө зурагт нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нөгөө гой өнгөтэй, дуутай, дүрстэй, үйл явдалтай гоё юмнууд харсаар агаад нөгөө хүмүүс маань тэрлүү ингээ анхаарахаараа удаан анхаарч чадаад жирийн одоо хичээлж гэдэг юм уу те нэг юм нэгэн хэвийн зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх чадвар маань багассан. Тэгээд дээрэс нь одоо сүүлийн хүүхдүүдийн нөгөө тархины ачаал стрессээс хамаарат хүүхд маань нөгөө хит хөдлөө өндөх тийм ээ анхаарал төвлөрөл муудчлаа гэж ерөнхийдөө багш нар ч гэсэн яриад байгаа тийм. Тэгэхээр энэнийг ер нь түрүүний бэлтгэл хэсэг дээр ярихад бол энийг бас жоохон удаан болгох тал дээр сонсголын одоо анхаарал төвлөрөлтийг удаан болгох, бичгийн анхаарал төвлөрөлтийг удаан болгох ийм дасгалуудыг баг багаар хийж бэлтгүүл бас зүгээр байдгаа гэсэн. Жишээ нь ямар дасгалууд байдаг юм болоо? За сонсголын нөгөө анхаарал төвлөрөлтийг яахын тулд бид нар нөгөө л үлгэрээ ярина гэсэн. Эхлээд 5 минутын үлгэр ярихад бол хүүхдэд анхааралтай сонсноо л гэсэн. Тэр нь багшийн яриаг дараа нь 5 минут анхааралтай сонсох ур чадвар та олгож гинэ гэсэн үг байна шүү дээ. Тэрний дараа энэ гой зурагтай ном ч гэдэг юм зурагтай юмнууд ингээд хэрэглэх дараа нь ахаад бас анхаарал аягүй сайн төвлөрүүлдэг юм. За энэ туулайг энэ дагаа луун дээр аваачаа гэх нэг бүх ороцсон юм зам байдаг те. Ингэж хайж олдог юм тоглоомнууд байж болно. Хоёр гараар ингээд зэрэг хийж ингэж зурдаг юм тоглоомнууд гэж болно. Ийм хөрхөн IQ-гийн сэтгэн бодох чадвар баруун зүүн тархийг хөгжүүлэх юм хөрхөн номнууд дээр ингээд бага зэрэг ажилланаа гэсэн. За энэ хугацаа хүүхдийг яг залхахгүйгээр ээж аваад бол миний анзаарснаар болохоор нэг хийхээрээ яг өөрсдөө жишээ санаад идэг. Ээжүүд өөрийнхөө хэмжээнд сэтгэхэд идэг гэсэн. Тэгтэл тэр хүүхд болохоор дөнгөж эхэлж байгаа 5 минут л анхаарлаа төвлөрүүлэх чадвартай хүүхд байгаа. Тэгэхээр цаг хараад хүүхд чинь эхний өдөр хэдэн минут хийж гэн тэрийг л ахиулахыг зорино гэсэн үг. Тэрнээс ш айлын хүүхд 10 минут хийж гинэ гэж 10 минутыг толохгүй нэ штэ. Тэгэж эхэлнэ гэсэн үг. Би бодсон чинь бүр өөрийгөө нэлийн баг 20-30 минут суулгаад даалгаврыг хийлгээд идэм байна. Тэгэхээр бас нэг жоохон тодорхой хугацаанд анхаарал төвлөрч байгаа үед нь даалгаврыг хийлгээд тодорхой хугацаандаас амраагаад эргээд нөгөө өөр даалгаврыг хийлгдэг ч юм уу тийм жоохон юм дундаа одоо паузтай явсан зүгээр юм бэ. Зүг яг зүг. Тэгээд тэр нөгөө одоо багш нарын ч гэсэн бидний ч гэсэн одоо ашиглаж байгаа зөвлөж байгаа арга юу вэ гэхээр ерөөсөө маш хурдан хугацаанд анхаарлын төвлөрүүлэл за одоо энийг яаж хийх вэ? Энэ ийм юм байна. Энийг яаж олох вэ гэл ингээд маш хурдан тэр анхаарал төвлөрүүлж байгаа оргил үе дээр нь ерөөсөө ашиглаад маш сэтгэн бодох тэр нэг уур чадвар олгох яг тэр юм дээр нь та өөрөө уцаа оролдохгүй юу ч харахгүй яг 100% хийж өгөөд тэр нэг 5 минутыг ч гэсэндээ маш чанартай ашиглаж өгнө шүү дээ. За анхаарал нь сулраад ирэхээр нь за нэг жоохон харж өгөөл за тэгэл 10 минутаас нэг хэтрүүлэхгүйгээр
за жоохон гүчээд ирээ гэл одоо гүүх ч юм уу ийм төвхтэй хөдөлгөөн хийх ч юм уу ийм үед хүүхдээ өөр ингээд сэргэж эхлэн штэ. Тэгэнгүүт нь эсвэл ийм гарын одоо жижиг булчингуудыг хөгжүүлэх анхаарал төвлөрүүлэх өөр хөөрхөн жижигэн ийм амраах тасгалуудтай. Тэгэл одоо хүүхдийг уйдаахгүйгээр өөр юмнууд руу шилжиж ивэл бас айгу зүгээр гэдэг. Шилжиж ивэл тийм ааха. Зөв. Би бас тэгвэл маш одоо жоохон буруу зарчмаар л даалгаврыг нь хийлгээд исэн юм байна. Тэгэд нэг ийм асуудлууд гардаг л та нөө хичээл даалгавар хийхэд хүүхдийг жоохон хүчлээд байдаг. За дээрэс нь нөгөө 1-р ангийнхан ч нөгөө дөнгөж үсгээ үзэн тоо бодоод сурна. Тэнгүүт зарим эцэг эхчүүд нөгөө төвчээр алдна, загнана, гар хүрэн тий. За бидний үед бол яалтчгүй бол тийм байсан. Багш нар гээл эцэг эхчүүд гээл тий. Тухайн үед ч бас нөгөө мэдээлэл хомсоолаа. Инхэн буруу зөвгдийг харцангуй бас мэдлэг мэдээлэл дутуу байсан. Одоо бол ер нь хүүхдийг гар хүрч болохгүй л гэсэн юм яриад байна шүү дээ. Тэгэхээр ер нь ингээд гар хүрээд ах нь зүг юм уу? Тэг хичээл даалгавар ойлгохгүй байна гэд хэр зохимжтой юм бол эргээгээд энэ нь хүүхдэд ямар сөрөг үр дагаврыг үзүүлдэг юм болоо. За тий яг таны хэлж байгаачлан бас одоо зарим эцэгчүүд яг ингэж гэдэг л 5 салаа боо алганы амт энэ төр гэдэг айгу тусгаалсан гоё нэршил өгөөл те зарим хүмүүс болохоор бүр хүүхдийн чихэн нуруун дээрээ байна ч гэдэг юм уу те ингээд жижигхэн тэр мэдрэлийн хэсгийг нь жижигхэн дөргөөгөөд өгчихлээр ингээд ойлгох юм аач гэдэг юм уу те чихээрээ ойлгохгүй бол махаараа ойлгоно ч гэдэг юм. Ер нь нэг айхтар өгнөд байдаг шүү. Яриад байна те тэгтэл бол тухайн үеийн хүмүүжлийн ер нь бол яг энэ түүхээс нь ингээд аваад үзэх юм бол өвдөлт бол үнэхээр хүнд бол багш мөн үү гэл мөн. Тэгтээ одоо бол тэрийг ашиглахгүй өөр аргууд ингээд юм чин боловсронгуй болоод хөгжингүй болоод байгаа учраас өмнөх тэр арга маань одоо үйлчлэхэд боломжгүй болоод байгаа юм шүү дээ. Яа тэгэхээр энэ маань хүүхдийн одоо тархины хөгжөөлт хүүхдийн тархийг ингээд өвдөлт бол тархийг цочроож гинэ гимтээж гинэ энэ маань энэ авсан тэр өвдөлтийн мэдрэмж бол хүүхдэд насан туршид нь дагж гинэ хүүхэд томорхон ирээр энэ мэдрэмж дагаад өсөж гинэ гэдэг ийм судалгаанууд бол гараад байгаа. Тийм учраас ингээд би нэг удаа ингээд ажиллаж ирсэн би нэг юм найзынхаа хоромд бэлтгээл тийм бас гэрчээр орохор болов. Тэгээд ингээд мейкап хийлгэжсэн чинь би ингээд санамсаргүй ингээд юм аваад уцаа ингээд авахаар л нөгөө эмэгтэй маань ингээд юу яагаадсан бох ингээд чочоод исэн байхгүй юу. Ингээд нүдний үзүүрт юм ингээд хэрлэлтэйгээдсэн. Тэгээд тэр эмэгтэй ингээд хэлжсэн би ингээд юу ахаар ингээд одоо тэгжсэн дараа нь би хэд хэд удаа ажиллачаад байжсэн чинь дараа нь тэр хүн ингээд нөгөө нэг будгаа явахтаа над дээр нөгөө парлон умгаачгүй тэгснэ өө яна ингээд тэ цоцсон уу яасан ингээд тэргүй зүгээрээ гэл тэгсэн чинь тэр өөрөө эмэгтэй өөрөө ийм нэг юм одоо нөгөө бага насны хүнд одоо нөгөө хүчирхийлэлтэй юм гэр бүлд өссөн юм эмэгтэй байж таарад тэгээд тэр маань бол юу н удаан явцдаа ч гэсэндээ хүнийг айлгachгүй хүнийг гэмтээчгүй гэдэг ийм айдас тэр хүнд одоо дагаад яваад байгаа гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр энээс бид нар тэгээ тухайн үед аав ээж хийсэн зүйл маань одоо ажил мэргэжил бүхий л үед тэр хүнд ийм одоо их биш мөртлөө ийм хэмжээний гэмтлийг учруулж байна гэж энийг бид нар бол заримдаа анзаардаггүй гэсэн үг. Тэгтэл анзаарах байгаа дүүрт нь саад болохоор л байвал анзаараад хахаас биш ерөнхийдөө энэ мэдрэмжүүд дагаал яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар энийг бол аль болох хийхгүй байх нь аюу зүг байгаа. Гэтэл зарим аав ээжүүдийн хувьд болохоор үнэхээр санаад байгаа хүүхдээ ингээд гимтээ гэж бодоогүй, зохиё гэж бодоогүй. Тэгтэл яалтчгүй нөгөө амнаасаа төрүүлээд гар нь явчаад байгаа аав ээжүүд бол байгаа юм. За энийг болохоор бид нар нөгөө нэг сэтгэл хөдлөлөө яаж удирдах уу гэдэг талаар ингээд судалсан эрдэмтдүүд бас хэлээд байгаа байхгүй. Одоо бидний энэ сэтгэл хөдлөл амигдала хүний тархины гол хэсэгт нь амигдала гэдэг хүний сэтгэл хөдлөлийг удирддаг хэсэг байна. Тэгтэл одоо бидний их тархины урдлын хэсэгт нь бол ингээд бодож тунгаадаг хэсэг байна гэдэг байгаа байхгүй. Тэгтэл энэ бидний мэдрэхүйн энэ давцахын мэдрэлийн системээр авсан мэдээллүүд нь энэ амигдалад очингууд амигдалагаас одоо нөгөө нэг боддог хэсэг рүү очиод за энийг яах вэ гэдэг ингээд бодоод буцаад мэдээлэл очиод биднэрт ингээд ирж гинэ гэж уг нь бол тайлбарладаг байсан. Тэгтэл сүүлд тэр нэг Жозеф Ледо гэдэг эрдэмтэн юу гэж хэлсэн бэ гэдгсэн чинь бид нар бүх юмыг тэгэл бодоол тунгаагаал байхаасаа өмнө ерөөсөө маш хурдан мэдээлэл авангуудаа эргэж хариу үйлдэл үзүүлээд байгаа хэсэг байна.
тэр маань бол яаж гэнэ уурлангуутаал цогтөг ийм мэдээлэл тэр хүнд хэрвээ хадгалагдсан байвал уур хүрэхээр л юмаа цогтөг нүддэг ийм зуршил мэдээлэл холбоос үүссэн байх юм бол хүүхд уурын хөрөнгүүд л өөрийн мэдлэг зохиодох ийм рефлекс үүсээд байна гэж ингэж үзгэнэ штэ. Санаатаагаар энэ хүүхдээ зодын өвтгий гэж хичнээн ботсон ч гэсэн энэ мэдээлэл энэ холбоосыг салгахгүй болвол хүүхдээ зодох юм зуршил үүсээд байна гэж бас тайлбарлаж байгаа гэсэн үг. Тий. Тэгэхээр энийг бол бид нар өөрийнх нь одоо нөө үзэж дулсан амьдралын туршлагаас бас үүсгээд байна. Гэхдээ энэ дээр бол хүүхэд чинь жоох хүүхэд шүү. Та бол насанд хүрсэн хүн шүү. Ийм учраас сэтгэл хөдлөлөө яаж удирдах уу гэдгийг бас л нөгөө бэлтгэх хэрэгтэй байх нь тийм ээ. Одоо яг нөгөө сая таныг ингээд ярьсан чинь надад юу төсөөлөгдөж ийн хэр нэг юм гинжин холбоос ингээд нөгөө гинж ингээд холбогдоод явдаг шүү дээ. Яг тэр төсөөлөлд бууж байгаа байхгүй. Жишээ нь одоо ингээд яг тэр нөгөө шууд сэтгэл хөдлөлтөө автагдаал тийм ингээд эсвэл ямар нэгэн кодлогдсон байжгаад өмнө нь магадгүй аав ээж нь даалгаврыг нь хийлгэж явахдаа ингээд цогтлогч юм уу тий 5 салаа боов гэл ингээд байсан хүүхэд магадгүй эргээд яг нөгөө өнөөдөр цаг мөч дээр ирэнгүүтлээ хэдийгээр хүүхдтэй гар хөрөхгүй гэж бодож байгаа боловч нөгөө тархинд нь кодлогдсон далд тухамсрын нөгөө үйл явц нь шууд ингээд автоматар гардаг ч юм уу тий угаасаа ингээд цогчиж загинжиж хичээл хийлэгдэг юм ч гэдэг юм уу нэг тийм юм зүйл яваад идэг юм болов гэж бас зурвас орж ирлээ. Тийм яг үнэн тийм байна. Гэхдээ энэ дээр бол бид нар тийм яг одоо тийм одоо хэрвээ бичиж чадахгүй бол өмнө өөрөө хэрвээ тэгж одоо буруутгаж шийтгүүлж исэн бол бичиж чадахгүй ангууд дахиад тэр нөхцөл дээр яах ёстой вэ гэхээр уг нь болохгүй штэ гэж бодож амжихгүйгээр л шууд гар нь яваад ах юм тохиолдол байдаг гэсэн. Гэхдээ энэ дээр бол яг чиний хэлж байгаа шиг юм гинжин холбоосыг бид нар өмнө нь бол бас хэлж ирсэн нөгөө бага насны гэмтлийг засдаг юм гинжиг тасал гэдэг нэртэй юм нөгөө нэг ивентүүд юм үйл ажиллагаанууд болж исэн байхгүй. Тэгээ энэ дээр бол танд ямар асуудал байна тэрийгэ танаар л дуусах тийм ээ. Энийг бол дараагийн үе дээрээ үзүүлэхгүй байх биднэрт сонголт байна. Энэ бол сонголт юм шүү. Ямар зочрол ирэхэд ямар хариу үйлдэл үзүүлэх үү гэдэг энэ бол таны өөрийн сонголт энийг таал удирдах шүү гэдэг энэ мессежийг бид нараас өмнө нь өгч ирсэн нэг юм үйл ажиллагаа болж исэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дээрээ эцэгчүүд одоо бид нар насанд хүрсэн хүмүүс юм чинь тий харьцангуйгаар мэдээлэл илбэг болсон байна. Энэ талаар судлаа одоо бүр болохгүй та өөр мэржлийн хүндэд хандах хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгээд ийм байдлаар та өөрийгөө эмчилчих юм бол дараагийн үе дээрээ асуудал үүсэхгүй байх. Одоо энэ сонголт нь танд байна шүү гэдэг энэ мессежийг бас дамжуулахыг хүсэж байна. Зөв. Тэгэд бас нэг энэ сургуулийн насны хүүхд гэхэр л нэг юм дүнгийн асуудал яригддаг л да тийм. Тэгэл нөө дүн аав нь үнэлүүлнэ мэдээж энэ нөө хийж байгаа зүйлээ үнэлүүлнэ гэдэг нэг талаараа аав штэ. Гэхдээ нөгөө талаараа нөгөө хүүхдээ муу авч ийн бусдаа одоо жиших нэг юм хандлага гардаг тийм. Тэдний хүүхэд ингээд ахад онцаваад ахад би чамайг хоёр гартаа хоёр хөлтөө төрүүлсэн юугаараа дутуу юм чи гээл тийм. Яагаад чи ингээд ийм авч байгаа юм ч гэдэг юм уу тийм. Нэг юм юу гэдгийг жиших хандлага гаргаад идэг хүүхдээ бусад хүүхдүүдтэй энэ одоо хэр зөвийн хүүхдэд бас энэ нөгөө талаараа нэг юм сэтгэл зүйн үед юм гэмтэл учруулдаггүй бусдаа жишигдэх нь. За тийм яг үнэ. Одоо энэ дээр бол бүр өөр айлын хүүхдүүдтэй жишээ нь бидээл яг гэр дотор байгаа өөрийнхөө хүүхдүүдийн хооронд нь жиших тохиолдол байдаг. Яг тийм байдаг. Одоо манай энэ ингээд айгүй хөөрхөн сэргэлэн хүмүүстэй айгүй хөөрхөн АИВ олчдгийг. Энэ л ерөөсөө дуурахгүй гэж ингэж жиших тохиолдол байдаг. Энэ нь илүү нөгөөт нь дутууч гэдэг юм. Тэгэхээр уг нь бол дотгошоогоо байна гэдг нь дуурахгүй байна гэдэг нь тухайн хүний өөрийнх нь онцлог байхгүй юу? Тэрнээс муу гэсэн үг биш. Тэгээд гадагшаага байна гэдг нь ингээд бас давуу талч биш. Ерөөсөө л өөр гэсэн үг. Тэр хүний онцлог өөрийнх нь онцлог гэсэн. Тэгээд энийг бол би яг ингээл айгу олон хүмүүс чиглээл би ч гэсэн ингээд зөвлөгөөн дээрээ бол ингээл би өөрөө бол 3 хүүхдээ ээж ахгүй. Тэгээл ингээл тайлбарлаад хэлээл мэдээл байгаа мөртлөө энийг яг надад ухамсарлуулж өгсөн хүүхэд бас байдаг. Манай хамгийн бага хүүхэд байхгүй. Тийм үнэхээр айлын хүүхдүүд өөр байдгийн биш үү гэдгийг бол
энэ хаанаас гараад ирчвэ гэж бодмоор тийм шал өөр одоо ихчээсээ ч юм ахаасаа ч юм уу бүр ааваасаа ч юм уу ээжээсээ ч юм уу бүр шал өөр тийм хүүхэд төрж байгаа байхгүй. Тэгээд үнэхээр нэрээ ямар сонио өөр юм бэ гэдгийг одоо бүр үнэхээр одоо мэдрүүлсэн тийм хүүхэд байхгүй. Тэгээд айлын хүүхдүүд үнэхээр л өөр гэдэг юм билээ. Тэгээд тэрийг бол энэ миний хүүхдийн онцлог. Тэгээд энэ одоо тухайн хүүхдэд танд хэрвээ өөр л санагдаад байвал нээж илрүүлэх зүйл байна л гэдгийг олж харах хэрэгтэй гэсэн. Танд илүү их ажиллах зүйл байна гэж л харна. Тэрнээс ш дутуу байна, илүү байна гэсэн тийм зүйл байхгүй. Тэгээд ерөнхийдөө харьцуулагдсанаас болоод хүүхдүүд айгүй их тийм нөгөө биендээ атаарах уу. Тэгээд одоо илүү барьцамтгай. За бусдаас илүү гарахыг хичээх, бусдад одоо эцэг эхийнхаа юм уу багшийнхаа ч юм уу анхаарлыг өөртөө татахыг хүсэх, эсвэл бүр эсэргээрээ одоо өөртөө итгэлгүй болох. Тэгэл намайг ямар уусаа харах юм штэ, ойлгох юм штэ гэж бодож байгаа жишээтэй тий. Тэгэхээр энэ хүүхдийн яг таны одоо багшийн хэлж байгаа, эцэгхийн хэлж байгаа зүгээр л санамсаргүй хэлсэн тэр үгнээс болоод тухайн хүүхдийн ирээдүйн өөрчлөгдсөн тохиолдлууд бас зөндөх байдаг. Тийм. Жишээ нь бол над дээр гэсэндээ бол нэлийн олон юм тохиолдлууд бас ирж ирсэн. Нэг одоо өсвөр насны охин бол бүр би ер нь хиймж, уг нь бол би юмж болно гэж бодож ирсэн. Данч химийн багш маань намайг айгу олон хүүхдийн дунд ингээд эвгүй байдалд оруулсан учраас би тэгээд дургу болцсон штэ ч гэдэг юм уу те. Иймэрхүү тэр нь бол нэг сүртэй биш юм шиг боловч тухайн хүүхдэд айгу харьцуулагдсан, юм дорд үзэгдсэн ийм өөртөө итгэлгүй болох юм шалтгаан болоод үлдсэн байх жишээ. Тэгэхээр тэр тухайн хүүхдээ ирээдүйд сонгож байгаа мэрэгчлэлтэн хүртэл ийм нөлөөлөх хэмжээнд байна гэдэг бол бид нар бас насан туршсан хүмүүсийн хувьд те үг хэлэн дээрээ бас анхаарах ёстой. Тийм байна. Ер нь бас ингээд хин нэгнийг жишээ хин нэгэнтэй дүүцүүлэх тийм энэ одоо ийм байхад чи юм байна. Одоо танаа ах чинь юм байхад дүү чинь юм байхад ч гэдэм үү нэг ийм бас нэг хандлага бол байгаад идэг, ажиглагдаад идэг. Тэгээд нэрэл ботход бас нөгөө томчуулын бас нөгөө санамсаргүй болон санаатаагаар гаргаж байгаа тийм магадгүй тэр хүүхдийг нөгөө хурцлах гэсэн эдгээр өгсөн эргээгээд нөгөө хурцлах биш харин нөгөө хүүхдээ илүү атаарах уу, барьцамтхай бас нөгөө тэтгэлзүүд нь бас нэг юм хөнгөн болон хүнд зэргийн гимтэл очрол гин байна тийм ээ. Тийм үү? Тэгээд ингээд бодоход бас нөгөө одоо ингээл за хичээлд нь явууллаа. Хичээлээ хүүхд маань ингээд хичээлдээ суулаа. Дээрэс нь тарлаа. Даалгаврын юу гэд ачаал ингээд байж байна. Ер нь яг хичээлээс тараад эцэг их одоо хүүхдүүдийн хооронд нэг юм connection болдог штэ одоо. За миний хүү юу хийв гэл ингээд нэг яриа өрнөдөг. Ер нь энэ яриаг ямар байдлаар явуулах уу? Ер нь хичээлийн дараа ямар activity үйл одоо ажиллагаа хиймэл илүү хүүхдэд илүү зөв зүйтэй гэдэг юм болоо. За манайхан болохоор хөвчлэн л нөгөө 5 насны цэцэрлэгийн хүүхдүүдээс болохоор хөвчлэн ингээл за юу хийсэн? За сайн юу хийсэн? Юу ийдсэн? Тэг. Багш нь юу гэж юм? Тий, ингээл нөгөө том хүүхдүүд болохоор за хичээл ямар исэн даалгавар юу өгсөн бэ? Ямар үсэг үтсэн бэ гэж үтсэн бэ гэж ингээ асуугаад байдаг. Тий. Тэгэхээр нөгөө тэрний оронд бол нөгөө еврей ээж аавуудын нэг юунууд байдаг штэ, асуултууд гээл байдаг штэ. Тэдгээрүүд бас аягүй дажгүй санагдсан. Надад бол жишээ нь би тэднэр тэр асуултуудаас бол аягүй санал болгодог. Одоо жишээ нь чи өнөөдөр хідэн хүнтэй хідэн асуулт тавьсан бэ? Багшаасаа юу гэж асуусан бэ? Тэ хідэн хүүхэдтэй найзалсан бэ? Ямар хүүхэдд тусалсан бэ ч гэдэг юм уу. Тэгж асуулаас аягүй зүгээр. Арай илүү нөгөө хичээлээс гадуур зүйлсийг асуух. Энэ дээр тийм зөвхөн сургууль дээр зөвхөн одоо хичээл хийх гэж ирээгүй чи найзтай болох ёстой ч гэдэг юм уу. Найз процесс яваад байна тийм. Нийгэм шин хүмүүстэй харилцана. Тэгээд асуулт асуух айгу зүгээр зүг штэ. Ягаад гэвэл тэр хүүхдүүд тэнчнээс юм сонирхож яагаад гэдэг асуултын хариултыг олж ивэл энэ сурсан мэдлэг чинь илүү их нөгөө мэдээлэл биш мэдлэг болох. Энийг яг жинхэнэ утгаар нь ойлгох процесс явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуултыг тавиад сурчвал тэр өнцгөөс нараа сурчин гэсэн хүүхд маань энэ юу гэж асуусан бэ гэхээр чинь би асуулт тавих хэрэгтэй байна гэж ойлгоно гэсэн үг байна шүү дээ. Тийм. Ингэж сурвал зүгээр гэсэн үг.
бас нэг хүүхдийн нэг юм арга барил одоо хүмүүжүүлэх арга барил дээр одоо хүүхдийг магтаж урамшуулж тий альва нэг зүйлийг хийхээс өмнө ста чимэн мундаг шүү. Ерөөсө хүүхдийн талаар одоо сул гэхээсээ илүү давуу талыг нь илүү яар гэдэг бас нэг юм зөвлөмжүүд яваад байна л да тий. Тэгэхээр энэ нь одоо зөв үү? Дээр нь одоо хүүхдийг одоо хэрхэн магтаж одоо сайшаа бол илүү үр дүнтэй байдаг юм бол зүгээр нэг одоо магтаал тий худлаа ингээл миний хүү чи ийм тийм гэд хоосон малгай өмсгөөд ах нь бас арай л хитээцэн ойлголт тохолтой. Тэгэхээр ямар шүү магтаал хэлвэл илүү бага насны энэ одоо яг одоо сургуульд орж байгаа хүүхдүүд юу гэдгийг өөртөө ингэж тусгаж авдаг юм болоо. За тийм яг л таны хэлж байгаа шиг одоо ингээд дандаа магтуулаад байдаг хүүхэд байх юм бол дараа нь хин нэгэн магтахгүй болохоор нэг л буруу байгаа юм шиг санагдаад байдаг. Тийм. Тэгтэл бид нар амьдрал дээр ингээл багш нь дандаа л миний хүү мундаг шүү гэж тэр олон 50 хүүхэд дотор те чиз да мундаг шүү гэж хэлэхгүй байхгүй. Тэгэхээр л би нэг буруу юм хийгээд байгаа юм шиг байна гэж бодоод өөртөө итгэлэн сулрах ч юм уу. Ийм байдал. Нөгөө талаараа түрүүн бид хоёр ярьсан шүү дээ. Одоо ах トゥ хоёр байх юм бол тийм жишээ нь ах нь ингээл те ингээл юм хийчингүүт нь хүнтэй айгуу сайхан ярьдаг хүүхэд байх юм бол миний хүч айгуу мундаг штэ. Ингээл хүмүүстэй айгуу хөөрхөн яриа хөөрхөдэй гэчихлээр нөгөө дугуй байдаг хүүхэд нь юу гэж бодох вэ гэвэл ээж надад дургүй юм байна. Намайг дугуй болохоор дургүй юм байна. Би ч юу н өөртөө итгэлгүй тийм сул дорой хүүхэд юм байна гэсэн ийм харьцуулсан ойлголтыг олчихно гэсэн. Энийг яаж хийх ёстой вэ гэхлээр ямар нэг байдлаар ижлэхэн юм юм миний хүү чинь те яг ах шигээ ийм сайн хүүхэд юм биш те гэх юм бол давлангийн багтаад байна тий болчихно гэсэн. Хажууд байгаа хүүхдэд яг зариулж хэлээгүй ч гэсэн сонсоод өөрийгөө дүгнээд байж идэг учраас аав ээжүүд энэ дээр бас айгүй алдаа гаргадаг. Тийм санамсруугаар нэгийг нь магтчихаар нөгөөх нь ингээ хөрхий өөрийгөө дүгнээд харьцуулагдаад үлдчихэж байгааг юм шүү дээ. Магталтаа хүртэл бас айгүй дам гэсэн. За зэмлэгтэй ч гэсэндээ бид нар зэмлэх аргууд ингээд бас байдаг байхгүй. Одоо жишээ нь магтан зэмлэх арга тий сайшаан зэмлэх аргууд байдаг байхгүй. За миний хүүч ийм сайн хүүхэд юм чи одоо тоглоомоо хураачих байх та. Юу гэж тоглоомоо хураахгүй унтхав те. Гэт тэгэхээр зэмлж байгаа мөртлөө яаж шаардлага тавиад байгаа мөртлөө магтаж шаардлага тавьж байгаа гэсэн үг байна шүү дээ. Эсвэл найдаж шаардлага тавьж болно тий. Ах нь юм мундаг юм чи миний хүү чинь онц сурах байх уу гэдэг ч юм уу. Энийгээ угаасаа учрыг нь олоод хийчих байх уу. Ээж нь ингээ итгэж байна хүлээж ия. Тэгэхээр нөгөө хөвгт чинь ахаал тест нэр оролдоол хийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ найдан загнах юм арга байна. Ийм аргууд бас байна. Тэгээд яг одоо тухайн үйлдэл дээр нь гэж одоо магтах хэрэгтэй. Одоо Vygotsky гэл эрдэмтэн бол бид нар нөгөө хүүхдийн оюун ухаан талаас нь ингээд судалсан байдаг байхгүй. Тэгээд тэр хүний төвшөлсөн санаа нь ойрын бүс, холын бүс гэдэг ийм байдлаар хүүхдийг хөгжүүлнэ гэж өөрөөр хэлэх юм бол тухайн хүүхдийн акцийг яг өөртөө л ингэж харьцуулах юм аргыг хэлсэн байдаг байхгүй. Тэгэхээр тухайн хүүхд маань зүгээр бусад хүүхдүүдээс арай дутууч байж болно. Гэхдээ нөгөө түрүү ярьсанчлаа 5 минут анхаарлаа төвлөрүүлдэг байж байгаа л дараа нь 6-7 минут яг л нэг мөр ингээ бичээ дуустлаа анхаарлаа төвлөрүүлчихвэл миний хүч өчигдөр энийг бичихтэй 5 минут болсон ч өнөөдөр энийг бичихтэй 3 минут биччихлээ чи бүр 2 мөрийг 5 минутанд биччихлээ штэ. Өөр өөртөө харьцуулж магтана гэсэн үг байна ш. Магтахдаа тэгнэ гэсэн. Тэрнээс таны ангийн хүүхдүүд ингээл хурдан бичиж байгаа штэ. Чи хурдан хийхээ оронд яаж ин урам өгөнгүүтээ өөртөө харьцуулаад за болох юм байна. Би чадах юм байна гэсэн итгэлийг өгөөд ингээд ээж хоёр муудалцахгүйгээр эсвэл ерөнхийдөө аль төвчээртэй л хөрхий хүүхдийнхээ даалгаврыг хийлгэж таарад ах шиг байна тий. За тэгэл ээжийн дуу шангараал өргөт алуу би гээл. За болох байгаад ингэж ээж гэдэг юм тий. Ингээд нэг гэрийн даалгавар дээр нэг ийм асуудал гараад байгаа шүү дээ тий. Тэгэхээр ерөөсө гэрийн даалгавар хийлгэхийнхаа өмнө нэг юм жаахан мантра ч гэдэг юм. Ийм нэг минимал нэг 10 байгаад байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр ерөөсө за ингээд мэдээч хэрэг хүүхэд маань дөнгөж сурж байгаа учраас энэ ингээд тарих маань гарна ингээл эвлээл бичээл тарих энэнд бэлтгэгдээ суртлаа бол нэлийн урт хугацаа өнгөрнөө. Энэ бол би ч нь бол энэ насанд хүрсэн үе чинь дөнгөж сурж байгаа хөө ингээд нэгдүгээр бэлтгэл ханаа
хүлээлтээ ингээд намсгаж өгөх хэрэгтэй гэсэн. Бид нар ингээд шууд ингээд амарлаг бичээ сурцсан юм шиг өөрөө ингээд ганц бичиг үсгтээ төрсөн юм шиг ингэж бодож болохгүй нэ шүү дээ. Тэгээд бид нар хүүхдийнхаа төвшөнд ирж хүлээлтээ намсгаж өгнө гэсэн. Хоёрдугаар энэ хүүхэд угаасаа ингээд чадахгүй учраас миний өөр хүрч магадгүй гэд энэ дээр яаж нэрслийн юм тооцоол хийж өгнө. А ямар ч үед би хүүхд руугаа хашгирч муухай үг хэлэхгүй шүү гэд би эхлээд тархиг кодлчин гэсэн. Энэ тань одоо аавуудад, ээжүүдэд магадгүй эмээ өвөө нарт хүүхдийн даалгаврыг хийлгэхдээ муудалцахгүй байх, хүүхэд хичээлээ залшруулахгүй байх айгүй юм хашидны хөрхөн зөвлөгөө гэсэн. Дүнгийн асуудал дээр эргээд ярихад ер нь муу дун аваад байгаа сурлагаараа жоохон магадгүй тэр хүүхдийн өгөгдөл нь бас тийм байж болно шүү дээ. Юмыг жоохон удаан ойлгодог. Ойлгосон ирнээсээ ойлгосныхаа дараа ерөөсөө мартдаггүй ч гэдэг юм уу тий. Зарим хүүхдүүд нь маш хурдан хугацаанд ойлгоод айгүй хурдан хугацаанд мартдаг ч юм уу тий. Өгөгдөл ондоо байна л да. Тэгэхээр муу дун аваад байгаа хүүхдийн эцэг их бас яг одоо нэг үг хэлэхэд нэг хайхтар гоё сэтгэл дүүрэн байхгүй нь ойлгомжтой. Яг тэр үед эцэг эхчүүдээс өөрийгөө бэлтгэл шаардлагатай болох нь тий. Тэгээ яг ингээ харж байхаар ингээ хүүхдүүд авж байгаа аав ээжүүд ингээ харахаар за танаа хүүхд чи одоо ингээд байна гэх тэгэнгүүт шууд хүүхдэд загнаж эхэлдэг. Олон хүүхдүүдийн тунд. Тийм тохиолдлыг би бол маш олон удаа харж ирсэн гэсэн. Тэгэхээр тэр энэ мэдрэмж болохоор одоо яагаад тэгж гинөө гэхлээр нэг талаараа эцэг эхчүүд өөрсдийнхөө эвгүй байдалд оронгуудаа тэрийгэ чи яагаад хийхгүй байгаа гэд тэгчээр айгүй амар гэсэн асуудлыг өөрөөсөө одоо ингээд өөрөө мэдгүй хүн чинь өөрийгөө хамгаалах юм механизмтай байхгүй юу. Тэгээд аав ээжд нь хэлэхлээр шууд хүүхдэд чи идэхгүй яасан гэдэг хичгэлээр өөрийнх нь буруу биш юм шиг юм болчихж байгаа гэсэн. Тэгэхээр энэ эцэг эхчүүд өөрсдөө мэдлэхгүй л ингээд хамгаалах юмнуудыг хийхлээр нөгөө хүүхдэд амар хэвгүй байдалд орчиж байгаа байхгүй. Олон хүүхдүүдийн өмнө амар чадахгүй байгаа юм шиг юм тий сул дорой тийм мэдрэмж аваад үлдчихэж байгаа гэсэн. Тэгэхээр тэр байдалд хамгийн эхлээд гарах юу вэ гэхлээр чадахгүй байгаа зүйлийг нь мэдэж аваад тэрэн дээр нь за өнөөдөр хоёлаа тэрийг хийчнэ зүгээрээ хоёлаа тэрэн дээр нь хоёлаа ажиллаж өнөөдөр гэд ийм байдлаар ингээ харьцсан гэсэн. Хоёрдугаар энийг бол зүгээр л сурч болно шүү дээ түрүүний хэлж байгаа тий нөгөө энийг чинь ингээл нөгөө хурдан тогтоод хурдан мартдаг тий хурдан тогтоож удаан мартдаг гэл хүний чинь одоо мартах хүүхдийнхээ онцлог тохируулаад юм давтна гэсэн үг байна шүү дээ. Зарим хүүхдүүдэд бол ингээл нөгөө марталтын морой гэж байдаг шүү дээ. Бид нар яах вэ гэхээр ингээд нэг тодорхой цагийн давтамжтай юмыг заагаад ахаар удаан мартах бүр нөгөө удаан хугацааны ой санамж руу орох магадaltaй байхгүй. Тэгэхээр таны хүүхэд удаан тогтоогоод удаан мартаж гин үү? Хурдан тогтоогоод хурдан мартаж гин үү? Одоо жишээ нь би болохоор нэлийн удаан темптэй хүн байхгүй. Тэгэхдээ би одоо жишээ нь цэцэрлэг сурсан шүлгээж хүртэл мэдчих чад жишээд одоо ч би мэддэг байхгүй. Тэгэхээр би тухайн үед нэлээд зовж сэжилсэн болов уу гэж боддог байхгүй. Тэгэхээр энэ хүний ой тогтоох, энэ анхаарал төвлөрөх, энэ сэтгэн бодох онцлог байгаа учраас хүүхдийнхаа тэр онцлогийг олоод тэрэнд нь тохирсон өөрийнхөө хичээл давтуулах алгоритмыг гаргуул айгу зүгээр гэсэн. Ер нь тэгээд заавал авах юу байхгүй шүү дээ. Ер нь бас ингээл ажиглаад тахад эцэг их нар авах гал эсвэл хүүхдээ айгуул нэг юм онц сурах гал тийм манай хүүхд тийм шүү гэл ингээл магтах гэсэн хандлага байдаг. Гэхдээ яг үннийг хэлэхэд бас зарим тохиолдолд муу бидний бага ах үед муу авахч тохиолдол байлаа, шалгалтандаа унагч тохиолдол байлаа тийм. Тэр хит нэг юм одоо үед нэг юм хүүхдээ шахсан тийм нэг жоохон чи ингэх ёстой, тэгэх ёстой, онц авах ёстой гэсэн нэг юм л жоохон хандлага гараад ирсэн байдгийн болов л гэж зөвөр миний хувьд анзаарагдаад байгаа л да. Тийм тэгээд эргээд харахаар одоо жишээ нь өөрөө сурч чадаагүй юм а одоо эцэг хэл хүн болсон юм тий хүүхдээ илүү сайхан жаргалтай амьдруулах юмсан яа ингээд одоо том болоод зовх юмгүй сайхан амьдраасай гэсэн үүднээс өөрөө авч чадаагүй юмнууд руугаа хүүхдийгээ бүр ингээ хүчлээд байгаагаа хүчээр тулгаад байгаагаа аавч бас заримдаа анзаардаггүй. Тэгэл одоо би энийг англи хэлтэй байсан бол өстой сайхан ингээл надад илүү амар хэлбэр байх байсан гэж бодонгуудаа маш багаас нь ингээл те бүр ингээд хүүхдгээ бүр хаширтал ингээд маш их програмаар хүчин чадлаас нь бүр давсан их ачаалаар даарж ах одоо тэр хүүхдүүдэд жишээ нь хүүхэд нас гэж одоо заримдаа байхгүй болчихлоо шүү дээ. Тий. Хүүхдүүдэд тэгтэл чинь
тэр хүүхдүүдэд тоглох үедээ тоглох ёстой. Тэгээ заримдаа бол ингээд бүр хараадах юм бол ингээд хит их бөөцөлөөл хит их ингээд хүргэж өгөөл хит их юмар дараад ахлаар хүүхэд алтахч бүр ирэхгүй болчихж байгаа байхгүй. Гэтэл хүний тарих өөрөө яах ёстой вэ гэвэл алдаад туршиж үзээд алдаан дээр өөрөө суралцаад ингэж хүний бие хүн өөрийн үнэлэмж ингээд тогтож байгаа байхгүй. Тэгтэл тэрийг нь хүртэл нэг алдах эрхийг нь хүртэл өгөхгүй байгаа ээж аваад байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол эцэг эхчүүд нөгөө л өөрийнхөө асуудалтай ажиллах шаардлага гарч байгаа гэсэн. Бас нэг юм асуулт байгаа нь одоо хоёлаа ерөнхийдөө ингээд за даалгавраа ингэж хийх юм байна. За хичээлийн дараа ерөнхийдөө иймэрхүү байдлаар харьцах юм байна. За алдах эрхийг нь өгье, муу авах эрхийг нь өгье тий. Ерөөсөө заавал онц авах гадах одоо шаардлага байхгүй. За мөн одоо 1-р ангийн хүүхдийн анхаарал төвлөрөлтийн хугацаа бол 5-8 минут гэдэг. Тэр үе дээр нь яг өөртөө уцаа оролцоод хүүхдээ хичээл хийх гэдэг энэ бол бас маш буруу юм байна гэдгийг бас ойлголоо да. Би бас хаяа нэг жоохон тэгчээд идэв. Уцаа оролдонгоо нэг даалгавраа хийх гэдэг ч юм уу тий. Тэгэхээр тэр бас нэлээд буруу юм байна гэж ойлголоо. Хоёлаа яриагаа ерөнхийдөө нөгөө өсвөр насны хүүхдийн юуруугаа оруулъя гэж бодлоо. Нэвтрүүлгийн маань цаг бас нөгөө цаг хугацаатай байгаа учраас өнөөдрийн бас нэг сэдв бол өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог байгаа байхгүй. Тэгээ одоогийн хүүхдүүд бол яг бидний үеийнхтэй харьцуулбал арай л нэг юм ондоо түвшинд очиж байгаа шиг байна. Бие бэлтрийн хувьд ч гэсэн сэтгэл зүйн хувьд ч гэсэн нэг юм ондоо байгаад байна. Энэ яг generation энэ цаг үеийн өсвөр насны хүүхдүүдийн онцлог нь юу юу байна? За зарим үед хүүхдүүдийн өсвөр насыг 11-ээс 21 нас хүртэл гэдэг гэсэн бол одоо бараг ингээд 8-9 наснасаа эхлээд өсвөр нас эхлээд байгаач юм шиг зарим одоо сэтгэл судлаачид дүгнэдэм байлээ. Энийг яг таны яг мэрэгжлийн үеийн хувьд юу гэж харж байгаа вэ? Тий ерөнхийдөө бол одоо яг 9-өөс 10 насны дээр эхэлж байна. Нилээ ихсэж байна, эрт болж байна гэж үзэж байгаа. Тэр үед бол хүүхдийн нөгөө нэг одоо хүн шилжилтийн нас гэдэг байгаа ч ерөөсөө л хүүхд наснаас том наснд хүрэх юм бие бэлтрийн сэтгэл зүйн маш их юм өөрчлөлтүүд явагдаж байна гэж үзэж байгаа шүү дээ тий. Дааврууд өөрчлөгдөн, бие нь өөрчлөгдөн, зүрхэн дагаа томрно, тэгжэл нөгөө цус нь одоо нөгөө нэг бүр гүйцэж ингэ төлөрч амжихгүй байх юм бол стресстэй ч гэдэг юм уу тий. Хямралд ороод иймэрхүү байдлууд бол ажиглагдгаа бие физиологийн хувьд тийм ээ. Тэгтэл бол ингээл харилцааны үед болоод ирэнгүүт аав ээж айгуу чухал ээжсэн аа. Одоо яах вэ? Найз нөхөд хамгийн чухал болоод ирж штэ тий. За энэ бас нэг асуудал болоод ирж байна. Тэгэнгүүт ахаад аав ээжийн хандлага юу байдаг вэ гэхээр намайг тоохоо болчлоо. Тий надтай харилцаа болчлоо гэд ингээд идэг. Тэгтэл тэр хүн бол том хүн болоход бэлтгэгдэж байгаа гэдгийг нь бас ойлгох хэрэгтэй. Ийм байдлууд ажиглагддаг. За тэгээд өсвөр насны хямрал гэж ярихлаар нэг бөөн том асуудал юм шиг ингэж эцэгчүүд хүлээж авдаг. Энэ ингээл нэг бөө аимшигтэй зүйл юм шиг л ингэж хүлээ. Тэгтэл энэ болохоор нөгөө л түрүүний ярьдаг хямрал бол дараагийн шатанд бэлтгэгдэж байгаа зүгээр л бэлтгэл үе шат юм а гэж ойлгох хэрэгтэй гэсэн үг. Өмнө нь бид нар энэ үе шатууд амжилттай л давах юм бол дараагийн хямралыг давхад ямар ч асуудалгүй. Тэгээд өсвөр насны хямрал гэхээр л гинтхэн л тэнгэр дээр сунаад ирсэн юм шиг бодож болохгүй нэ шүү. Энэ бол бага наснаас ахиулаад гарсан асуудлууд маань томорсоор агаалыг дэлбэрэх үе нь магадгүй өсвөр насны дээр байдаг. Ягаад тэгэхээр би жоохон байсан гэдэг үед би жоохон хүүхэд аав ээж бол багш нар бол чухал гэд би аав ээжийн үгэнд орох ёстой гэдэг нас маань тэр үрээ дуусчаад байгаа юм шүү дээ. Би чинь би хүү юм байна. Надад үзэл бодол байгаа. Миний мэдрэмж юм байна гэдгийг илэрхийлэх юм боломжтой болонгууд магадгүй нөгөө тээж ирсэн мэдрэмжүүд маань энэ биш юм байна. Би энийг илэрхийлэх ёстой юм байна гингүүт аав ээж нь хүлээж авахгүй. Ийм зөрчил үүсдэг гэсэн үг байна. Тэгэхээр ийм маш олон талаас нь ийм асуудлууд үүснэ. Гэхдээ энэ өсвөр насны хямрал гэдэг бол гинтгэн гарч ирдэг зүйл биш ээ гэдгийг л ойлгох хэрэгтэй гэсэн. Ер нь эцэг эхчүүдийн хувьд яг энэ өсвөр насны хүүхдтэйгээ хэрхэн ямар одоо чиг баримжааг одоо барьж харьцах хэрэгтэй гэдэг юм болоо. Заримдаа одоо ээж аав нар бол хит одоо ингээл асуудал руу нордог. Зарим нь бол ингээд за зөндөнд орхич энэ бол яг ингээл байгалийн чамаараа байх хэрэгтэй зүйл гэж хардаг тийм. Эсвэл янз бүрээр харьцаж ин л да. Ерөнхий яг нэг юм чиг байдгүй. Зарим тохиолдолд хүүхдээ ярихаас нааш битгий асуу гэдэг бас нэг юм чиг байдаг. Ер нь яаж харьцуул зүгээр гэдэг юм бол. За хаста яг тэг гэсэн бол тухайн нөхцлөөс хамаарат өөрөөр байж болно. Гэхдээ ерөнхийдөө бол бид нар нөгөө л өөрөө бууж өгөөд өөрөө би чинь нэг юм 20 нас одоо нэг 40 насны үүднээс ингээд юмыг харах өнцгч өөр. Тэгтэл дөнгөж
одоо 15 6 насны дээрээ юмыг харах өнцөг чинь өөр. Тийм учраас бид нар яг л аав ээжүүд өөрөө 11 2 настай байж үтсэн үү гэвэл үтсэн байхгүй. Тэгтэл 11 2 та хүүхэд чинь 40 настай байж үзээгүй. Тэгэхээр таны тэр хараад байгаа өнцгийг танаа хүүхэд ойлгохгүй байж болно. Та бол тэр хүүхдийн нөхцөл байдлыг ойлгочих болно. Тийм учраас та өөрөө эцэг эхчүүд өөрөө яг тэр насн дээр ирж одоо доошоо бууж ирж тэр хүүхдэд ойлгож харилцаж эхлүүл та хоёрын харилцаа айгүй зүгээр болж эхэлнэ. Энэ дээр бол янз бүрийн хөрхөн тоглоомнууд байдаг. Тэгээ хүүхдүүдтэй харилцахын тулд ерөөсөө аль ч насн дээр тоглоом айгүй зүг байдаг. Хөрхөн тоглоом тоглоод хүүхдтэйгээ санаа бодлоо хуваалцаал, ойлголцоол ийм аргуудыг хэрэгжилж ээж болно аль ч насн дээр. Тэгэхээр бас нөө өсвөр настай хүүхдтэйгээ спортын хувьд бас хамт одоо холбоос үүсгэж болох нь тийм. Жишээ нь одоо сакс тоглодог хүүхдтэй бол хамтаа сакс тоглодог ч юм уу тийм. Эсвэл одоо ширээний теннис тоглодог бол хамт одоо ямар нэгэн зүйлийг хийснээр бас аав ээж эцэг эхийн бас хоорондын холбоос илүү зузаарч өгнө гэж ойлгож байна. Зөв болов. Зөв бас болно. Дээрэс нь хамтдаа хөөрхөн гадуур алхаал юм яриад төгжрөл дунд хөөрхөн тоглоомнууд тоглоод ярилцаал одоо жишээ нэг ийм тоглоом байдаг байхгүй. Таны тим юм гоё гэдэг тийм тоглоом байдаг байхгүй. Жишээ нь одоо би хүүхэд нэгаа та ээж нах юм бол тий ээж нь ихлэ хүүхдээ магтаж өгнө гэсэн. Миний охины чинь тий өснө аягүй хөөрх харж шүү гэлтэнгүүт одоо чи илгээл тэгэхээр нэг ямар нэг гоё юм олж хэлэх хэрэгтэй болно да тий. Ааштай аймаар ээж гэж бодохгүй нэ шүү дээ. Тэгэхээр ингээд биений харилцан магтаад байхаар өөрөө ирэхгүй харилцаа гоё болоод эхэлнэ гэсэн. Дараа нь танд дотоод сэтгэлээ нээх энэ замыг та өөрөө харилцаан дундаа тоглоом дундаа тавьж өгөөрэй гэсэн. Ямар гоё наа чи бас их энэ бас их гоё тоглоом биш үү? Би бинийгаа магтах тоглоом гэсэн үү? Тий, би биенээсээ сайхан зүйлийг олж чадна гэсэн. Тэгээл нөгөө гадаад нүуд нь ээжээс төгсөн нэрээс гоё шүү. Ээж нүд нь гоё шүү гэл ингээл миний охины хумс нь айгүй хөөрхөн юм аа. Гэл ингэж явж ирсэн нь миний охины эртээ дийлсэн үгстэй айгүй хөөрхөн байсан штэ. Гэт ингээд дотоод ертөнц рүү улам орж эхэлнэ гэсэн үг байхгүй. Ингээд эхлэхлээр би биенийхээ сайхан чанаруудыг олж хараад ахлаарэ өөрийн мэдлэгөө дараа нь асуудал тулгархаар ээжтэй хэлэхт энэ харилцааны аавдаа ч юм уу те ялангуяа аауд бол ялангуяа нөгөө хүүхдүүдтэйгээ харилцах тал дээр одоо цаг гаргах баг одоо цаг оногддог байх юм бол богино хугацаа ч гэсэн тийм тоглоомыг тоглоод үзэж бас болно гэсэн үг. Ер нь л хүүхдтэй харьцна гэдэг нь маш их бүтээлч одоо тийм сэтгэлгээ тэгээ дээрэс нь сэтгэлээ уудлах зүйлс гарч ирт юм байна л да тийм. За хоёулангийнх нь ер нь бол ярилцах цаг өндөрлөх тишээгээ хандж байна. Тэгээ надад төгсгөлт нь бас нэг ийм асуулт байгаа байхгүй юу гэхээр бага насны хүүхд гэлтгүү, өсвөр насны хүүхд гэлтгүү бүх хүүхдүүдийн дунд нэг ийм зөрүүд байдал ажиглагддаг. Энэ зөрүүд байдлыг ер нь хэрхэн яаж засах боломжтой байдаг юм болоо. Яг энэ зөрүүд хүүхдтэй яаж харьцуул зүгээр байдаг бол яг эцэг эх нарын хувьд бол яг нэг ийм толгойн өвчин болоод идэг ш зөрүүд зан. За зөрөөд байна гэдэг маань таны хүүхэд ямар нэг зүйлийг танд ингээ ойлгуулах гээд байна л гэж ойлгоно тийм ээ. Өмнөх дугаар тийм бас хоёлаа ярилцчихсан. Тийм. Одоо жишээ нь бид нар яг өсвөр насны хүүхдүүд яг зөрөөд байвал яах вэ гэдэг маань таны хэлсний эсрэгээр нь л байгаа гэвэл зарим эцэгчүүд ерөөсөө л хүүхдэд өөрийнхөө үзэл бодлыг хэтэрхий тулгаад байж магадгүй л гэж ойлгоно гэсэн үг тийм. Ер нь л өөрийнхөө үзэл бодлыг хит тулгаад байна. Нөгөө хүүхэд нь эргээгээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх гээд байна л гэж ойлгох нь шүү дээ. Ингээл одоо зарим хүүхдүүд бүр юм харваас бүр итгээд байдлаар үсээ тайраал, будаал эсвэл юу гэдгийг те ингээл бүр маш юм итгээд байдлаар ингээл хувцлал ирэхлээр тэрний цаана юу гэдгийг гэвэл намайг анхаараач би гэж хүн байх шүү гэдгийг ингээд өөрөө илэрхийлж хэлэх гээд байдаг байхгүй. Тэгэхээр эцэгчүүд яг юун дээр алдчихөө, юу алчөө гэдэг дээр чи болохгүй нэ гэдгийг ингээл болохгүй нэ гэлээдэг. Тэгэхээр тэрнээрээ юу вэ гэдгийг харах хэрэгтэй. Нөгөө талаараа бол бас эцэгчүүд ингээд хит амар өөр миний хүүхэд гэдэг байдлаар ингээд хандаад байдаг. Гэтэл эн чинь тусдаа бие даасан ертөнц байдаг шүү. Тэгэд энэ дээр бол ингээд одоо бүр ингээд наснасаар ингээд хэлсэн л байдаг л да. Одоо чинь Японы нэг сүүлд нэг юу болохоор 0-оос 7-оос хүртэл та хүүхдээ яг ингээд нөгөө хайрлал, халамжлал байна. 7-оос 14 нас хүртэл та бол яг ажил зургаарэ гэж байгаа хөдөлмөрөөр хүмүүжүүлээрэ. Тэгээд энэ
энэ дээр юмыг зааж өгч болно гэж байгаа байхгүй. Тэрнээс дээшээгээ болонгууд та зүгээр л хувь зайд нь татхаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр шиг нэг хүүхдүүдийг бас ингээд монголчууд бас ярьдаг шүү дээ. Хаатан мэд байлгаарэ. Дараа нь харц мэд зараарэ. Дараа нь ингээд сүүдэр мэд дагуулаарэ. Дараа нь найз мэд байгаарэ гэд. Тэгэл өсвөр насны үе дээр ирээл бүр ингээд та ерөөсөө л найз шиг л байх хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ. Тэгэл ойлгохыг л хичээнэ. Туслахыг л хичээнэ. Түүнээс цааш болол бүр том болсон хүүхдэд та өөрийнхоороо байлгах ямар ч боломжгүй. Тийм учраас биднэрт олдож байгаа нас бол ерөөсөө л бага наснаас нь ахуулаад энэгшлийн зөв тавиал долгоно л одоо хөрхөн найз байгаал хайрлал ингэж өгөх юм бол өсвөр наснд асуудал гарах нь бага. Зөв. За ерөнхийдөө бидний ярилцах цаг өндөрлж байна. За тэгээд сэтгэл зүйч хулантайгаа бол яриад байвал яриад л ахаар тэгээд яг ингээд зөвлөгөө асууя гэсэн.